сайн байцгаана уу та бүхэндээ би хавчлаараа үзэж байгаа хэрэгтэй байна. Энэ хүсчлэлтэй холбоотойгоор залуучууд маань ажлын байрыг солиход айгүй төвхтэй дуртай газар ажилласаа гараад өөр газар руу одоо тийм ээ очиод ажилд орё гэдэг ихтэй хүсчлэлтэй баригдаад ажлын байрыг чөлөөтэй явж солиход нэгт хоёрт яах вэ гэхдээ өөрийн гэсэн ажлаасаа гараад дуртай газар руугаа очиод дуртай үйлдвэртээ ороход жоохон юм боломжгүй халтай нөхцөл үүссэн байна шүү дээ. Энэ чиглэл дээр сая он гараад бас өөрхөн шинээр бас журам гараад ирсэн тийм үү. Тэгээд энэ журмын талаар өнөөдөр та бүхэндээ заяагч ирээ. Маш тодорхой гоё ямар одоо тийм ээ өөрчлөлтүүд орж ирвэ. Одоо тийм ээ ямар хөнгөлөлтүүд байна вэ гэдэг талаар та бүхэндээ энэ удаагийнхаа дугаарыг илэрхийлээ. Тийм, ерөнхийдөө нөгөө 2023 оны 7 сарын 1-ээс эхлээд одоо гарч эхэлсэн тийм үү. Одоо бүх шинээр орж иж байгаа хүмүүс маань ээсээр орж иж байгаа ажилчид маань бүрчлэлт хамрагданаа. За энэ маань 2023 оны 11 сарын 17-наас хэрэгжиж эхэлсэн. За 2023 оны 11 сарын 17-наас хойш орж ирсэн гэрээний ажилчид маань одоо нөгөө ажлын байр солиход тухайн гарын анх орж ирсэн бүслэл дотроо одоо ажлын байр солих боломжтой гэдэг одоо хууль дүрм өөрчлөж исэн. За энэний дагуу бол нөгөө ажлын байр хайгаад байгаа боловч тухайн бүс нутагт нь ухаан одоо ээсээр ажиллаж байгаа гэрээний ажилчид маань одоо ажлын байр олдохгүй байх нөхцөлөд аюулх гарсан. За ингээд маш олон одоо манай төвүүд болон хүний эрхийн хамгаалах төвүүдээ саналуудыг тавьсан байгаа. Одоо хөдөлмөрийн яамнаас бол одоо улиралдаа нэг уулзалтууд хийдэг. За тэрэнд бид нэр оролцоод за энэ бол жоохон юу байна хангалтгүй байна тий бүчлэлд орохоор манай гэрээний ажилчид маань одоо ажлын байр олдохгүй тэгээ хугацаа 3 сарын хугацаа тулаад нутаг буцах эргээгээд харлалт одоо бидгүүгээр болсон суух юм одоо сөрөг нөлөөнүүд байна. Тийм учраас энийг жоохон чөлөөлж өгөх арга боломжтой аргыг судалж өгөөч гэдэг саналуудыг олон удаа тавьсан. За энэний хүрээнд бол хөдөлмөрийн яамнаас одоо судалж үзээд окей гэх юм бол одоо нөгөө хот орон суудаг одоо сөүлийн ойрхон Конгидо аймагт орсон сууж байгаа гэрээний ажилчид үйлдвэрийн одоо солих юм саналаа өгөөд 1 сарын дотор ямар санал ирэхгүй ажил олдохгүй байна гэсэн үг шүү дээ. За өөрт нь бол үйлдвэрийн санал ганц хоёр ирээд өөрөө ажилд ороогүй байх юм бол энэ хүн хамаарахгүй гэсэн үг. Тэгэнгүүт өөрөө ажил хүсээд байдаг би энэ үйлдвэрт ормоор байдаг энэ үйлдвэрийн шаардлагыг хангахгүй бол энэ үйлдвэрээс энэ хүнийг авахгүйгүй байна шүү дээ. Тэгэх юм бол энэ гэрээний ажилтан одоо хөдөө орон нутаг руу одоо төвийн бүсээс зайдуу орсон сууж байгаа тийм одоо орон нутаг руу үйлдвэрээ солиход нь зөвшөөрч одоо бүрчлэлийн одоо сулж өгч гэсэн үг шүү дээ. Тийм одоо юуг одоо 2025 оны 1 сарын 27-наас эхлээд хэрэгжүүлээ явж байгаа тийм. За окей энэ дэр нэг айгүй басан гоё боломжтой зүйл гараад ирж байгаа шүү дээ. Сөүл Конгидо руу одоо шилжгээд айгүйх залуучууд ажиллах сонирхолтой байдаг тийм үү? Яг үнэ. Тэгээд ер нь тэр тохиолдлыг энэ журман дээр ер нь хэр тусаж өгсөн бэ? За саяны тохиолдолд бол Сөүл Конгидод байгаа одоо тий гэрээний залуу ажилласаа гарчаад сарын хугацаанд нүдэн бүгд ажлын санал ирэхгүй бол өөр одоо харийн орон нутгад руу шилжих эрх нэгдсэн шүү дээ. Хөдөө орон нутгад байгаа. За одоо Кенсанамда аймгаар төгсөө авчи. Кенсанамда аймагт байгаа гэрээний ажилтан ажлаасаа гарчлаа. За би бүсчлээ солигдсон юм чи би Конгидо руу явж чижээ сүүлдээ орхон ажил хиймээр байна. Тийм боломжтой. Тийм боломжгүй. Хөдөө орон нутаг одоо нөгөө төвийн бүсээс зайдуу орон нутагт ажиллаж байгаа гэрээний ажилчид маань ажлын байр сольсон нөхцөлд ерөөсөө ажлын санал ирэхгүй байсан ч энэ хүн төвийн бүс рүү шилжих боломжгүй. Тэрэн дээр бол хориг тавьсан байгаа. За төвийн бүс рүү бол шилжих боломжгүй. Төвийн бүстэй байгаад ажил олдохгүй, ажлын санал нэг цудаа ирэхгүй 1 сарын дотор ийм бодол судалж одоо хөдөө орон нутаг руу одоо ажил солиход нь одоо чөлөөлж өгнө шүү дээ бүсэлчлээ. За ийм дүрэн байгаа. За тэгэнгүүт нөгөө бүрчлэлээ солиулаад хөдөө орон нутагт очиод ажлын байр болоод ажиллаж ийснэ гинтхэн би энд идэшгүй байна. Ажлаасаа гараа. Буцаад юу гэдэг нэг ямар нэг асуудал гаргаад ажлаасаа гарлаа тийм үү. Тэгэнгүүт энэ хүн би эргээгээд нөгөө хуучин бүсэлт рүү ормоор байна. Төвийн бүсийн Конгидо аймаг руу ормоор байна. Гэх юм бол энэ дээр хориг болохгүй гэсэн үг тийм. Тэгвэл ерөөсөө хөдөө орон нутагт за Кенсанамда аймагаараа төсөөлсөн чи Кенсанамда аймагт ажилласаа гарчихсан. Тэгвэл өөр аймаг бүсчлэл рүү байж болно шүү дээ. За тэгвэл Чүнчэн бүгд руу ч гэдэг юм одоо чонжуу чиглэлээр ажилд орё. Тэгж бол болохгүй гэсэн. За ерөнхийдөө өмнөд хэсэг рүү байгаа хүмүүс маань одоо Чолоо намд уу юм уу, Чежүүд үү юм уу тэрлүүгээ орох боломжтой болохоос биш эргээгээд одоо төв рүүгээ төгсөн бүс рүү орж болохгүй байна шүү дээ тийм. Зөв. Манайхаа одоо нөгөө энэ сургийг нөгөө сонсоод энэ журам гарчлаа гэдэг юм даа. Окей бүсчлэг болчлоо одоо чамаагаа очиод ажлын байр олоод тийм ажиллах боломжтой байна гэдэг бас ойлголтод явагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ маань бас боломжгүй тийм. Угаасаа нөгөө
Яг хуулийн дүрмээ жоохон өөрчилсөн хэрнээ эргээгээд нөгөө үндсэн хуулиа барих зарчим дээр явдаг учраас энэ бол яг хуу яг үндсэн хуулиа бариа явна. Яг нөгөө анх орж ирсэн хүн бол анх орж ирсэн бүслэл тойрогтол одоо ажиллах хэрэгтэй гэсэн хууль нь явж байгаа. Дээрээс нь одоо итгэлтэй ажилтнаар нэг дурга буцаа дахиад орж ирсэн хүмүүс бол яг тухайн бүстэй л ажилланаа. Ер нь бол гадаад ажилтан, ийсвэр ажилтан одоо үйлдвэр солих, ажлын байр солихыг бол цаанаасаа хоригддаг. Аргагүй нөхцөл тийм үү яг нөгөө үндсэн шалтгаан нь одоо яг ажил солихоос аргагүй болсон шалтгаан солино гэсэн. Тэгээ энэ нөхцөлд бол нөгөө өөрийнхөө одоо боломж, хуран боломжийг энийг ашиглаа явдаг. Тэгээ энийг ашиглах гад би өөрийнхөө боломжийг ашиглчихъя гэж та одоо манайхаа айгүйх дураараа загнадаг штэ. Тэгээ энэ байдлыг л хоригдлохын тулд энэ хууль маань анх гарсан байгаа. Яг тийм үндсэн бодлогоо бол барай явнаа л гэсэн байна шүү дээ. Зөв тий. Тэгвэл өөр энэ одоо бүсчилдээр одоо тий нэмэлтээр ямар одоо зохицуултууд орж ирсэн бэ? За тэгвэл яг 30 хоног дотор ажлын конгидо болон одоо сүүлдээ ойрхон хотуудад ажиллаж байгаа залуучууд маань 30 хоногийн дотор ажлын санд ирэхгүй бол өөр нутгууд руу солих боломж нь нэлээдтэй болж байгаа юм. Тэгвэл бусад өөр ямар одоо тийм энэ журам дээр өөрчлөлт орж ирвэ? Тийм яг үржилттэй холбоотой гэх юм бол хуучин одоо 24 оны сүүлийн хагаст одоо нөгөө СОВС буюу EEC-ийн 5 манай монголчууд их орж ирээд байгаа виз дээр яг нөгөө хогийн цэг дээр одоо хог ялгадаг ч юм уу үгүй бол нөгөө хог ачдаг ч юм уу энэ хэсэг дээр ажилдаг хуучин хуц ялгадаг ч юм уу те энэ ажлуудыг хийжсэн EEC-ийн ажилчид маань ажлын байр солиход шинэ ажлын байраа олоход асар хэцүү байсан. Яг бүсчил дотор бол орохгүй. Энэ бүсчил маань угаасаа төвийн бүс буюу Инчон, Кёнгидо дээрээс нь энэ ажил маань одоо Чолоо намдуу, том ганжуу гэж ярьдаг чинь манайхан тэнд мөн одоо маш одоо 2 3 хаан одоо байгууллага одоо бусан кимээ хотуудад байдаг. За ингэнгүүт бусан кимээд ирсэн нөгөө EEC-ийн тавтай ажилчид маань ажлын байр солихлоор энэ бүстэй байхгүй тийм үү. Нөгөө 3 4 хүн ажлын байран дээрээ солигдохгүй сайж болохгүй шүү дээ. За тэгэнгүүт манайхан яадаг гэхээрээ энэ дээр нөгөө шууд саналуудыг бид нэ байнгын нөгөө хөдөлмөрийн яамн тавиад зүйлийн совсынхан маань ажил баг байдаг энэ бүсчлээс одоо бүсчлийн чөлөөлж өгөөч гэдэг хүсэлтүүдийг тавиад яг 2024 оны сүүлийн хагасаас яг манай EEC 5-9-тэй хүмүүс ажлын байр солиод үнэхээр ажил олдохгүй байх юм бол төвийн бүс рүү төвийн бүстэй одоо Чолоо намдаг том ганжуу үгүй бол Инчон ингэж бүсчлийн одоо чөлөөлж өгч ирсэн яг нөө сөвөл рүү орох нь бол ингээ яг хааж ирсэн тийм хууль явж ирсэн. За тэгвэл энэ одоо эргээгээд EEC-ийн маань одоо энгийн EEC 1 2 3 4 гэсэн үедтэй хүмүүс маань ажлын байр солиход бас ингээд ажил олдохгүй яг төвийн бүсөөс ажил олдохгүй л хөдөө орон нутг руу явуулъя гэдэг л дүрм явж байгаа гэсэн байна. Зөв. За тэгвэл ингээд бүсчилтэй холбоотой шинээр гарсан 4 тиймэрхүү өөрчлөлтүүд гарсан юм биш үү? Манайхаа нөгөө андуураад окей бүсчил баг байхгүй болчлоо. Хайлч одоо тийм ээ. Хотууд руу явчихчод ажиллах боломжтой болчлоо гэдэг нь жоохон буруу ташаа мэдээлэл яваад байсан учраас үүнийг тодруулъя гэж одоо тийм ээ. Энэхүү одоо дугаарыг бичиж байгаа. За хоёр дахь асуулт яваад байгаа үед тэгэхээр манай гэрээний залуучууд нутаг буцах дээр за тийм. Одоо зарим нь хугацаанд дуусаад нутаг буцаж гин, өөрийнхөө сайн дураар бас нутаг буцаж гин. Ер нь нутаг буцаж байгаа тохиолдолд ямар шаардлагуудыг хангаж байгаа бэ? Ямар зүйлүүдийг анхааруул зүгээр бэ? Мөн нэмэлтээр нутаг буцаж байгаа тохиолдолд ямар өөрчлөлтүүд бас орж ирсэн болоо? Тийм. Нутаг буцаж байгаа хүмүүс маань угаасаа нутаг буцахтай харьяа одоо хоороолохоос хөдөлмөрийн бирж буюу coin center-т очиод би нутаг буцаж байгаа ажилтан гэдэг мэдээлэлээ хийгээд нутаг буцаж байгаа ажилтан гэсэн мэдээллийн хуудас авдаг штэ. За энэ хуудасаа аваад энэ хуудасаа онгоцны билеттэйгээ хамт авч очиод нөгөө Samsung даатгалынхаа юунуудыг яг сарын өмнөөс одоо бүртгүүлээд яг онгоцны буудлын дээр авахаар ингээ бүртгүүлдэг тийм одоо 13 дахь сарын цайлан буцах зардлын 500 гэдэг мөнгөд авдаг штэ. За мөн одоо санаа бөм буюу одоо нэмэлтээр одоо ажлын бус цагаар бүртэж гэмтсэн бол би одоо нөгөө даатгалаас мөнгө авдаг тийм даатгал байдаг санаа бөм буюу тийм гэмтлийн даатгал. За энэ даатгуулсан бол энд үлдсэн одоо даатгалын буцаалгал ч юм уу энийг аваад шинжлэх ухааныг аваад явна гэсэн. Мөн одоо нийгмийн даатгал Солонгос улсад төлж исэн бол одоо яг харьяа нөгөө гүмийн янгон гүндан буюу одоо юун дээр нийгмийн даатгал Солонгосын нийгмийн даатгалын салбар дээр нь очиод би онгоцныхоо билет болон буцаж байгаа ажилтныхаа анкетыг үзүүлээд нөгөө даатгалаа онгоцны буудлын дээр авахар шинчээ гэдээ явна гэсэн. Тийм. За мөн за хэрвээ та анх одоо EEC визээр орж ирээд хил дээр нэг 3 өдрийн сургалт авдаг тийм үү? Тийм. Зарим нь бол Монголд нь зарим нь бол орж ирснийхэн дараа сургалтын дараа нөгөө үйлдвэрсэн ч юм уу үгүй нөгөө сургалт явуулж байгаа газруудаас санал болгоод данс нээж өгдөг тийм үү? Солонгосын банкны данс. За энэ дансаа үргэлжлүүлээд байнгын хэрэгжилж явах юм бол та нөгөө харьяа говийн центр буюу хөдөлмөрийн бирж дээрээ би буцаж байгаа ажилтан гэсэн мэдээлэл хийгээд бичиг авчих юм бол шууд автоматар нөгөө буцах зардлын 500 чинь онгоцны буудлын дээр авах гэдэг шаардлагагүй данс руу чинь шууд орохоор юм гэж бас
дүрм өөрчлөгдөөд өнгөрсөн 24 оны 12 сарын 27-наас хойш хэрэгжиж явж байгаа. Тэр бас тийм боломжтой. Болж штэ тий. Өөрийнхөө данс руу шууд юу авч бүртгүүлсэн данс руугаа цацралынхаа тавцуугаа одоо тий. Бусад одоо өөрийн гэсэн даатгалуудаа бас шинжиж авах боломжтой. Тийм. Тэгээ мөн одоо хуучин чи одоо 13 дахь сарын цалин Samsung-ийн даатгалуудыг зөвхөн одоо Инчоны нисэх буудлаар одоо гарч ирж авч байсан. Одоо л Кимээ онгоцны буудлаас одоо авах боломжтой болсон шүү гэдгийг бас залуустай хэлье. Гоё мэдээ шүү дээ тий. Тэгвэл Кимэгээрээ явж байгаа босантай хүн ерөө энэ урд зүгийн хүмүүс байна бас тий. Кимэгээрээ явхад хамаагүй л бас юунуудаа нутагцууд аваа явшивч тий. За окей. Дээр нь нэмээд залуучууд маань ямар зүйл хэрэгтэй байгаа вэ гэхээр яг одоо залуучуудад нөгөө даатгалын буцаа олголтууд айгүй одоо нөгөө татрын буцаа олголтууд цаг үеийн 2 сард хийгдэг штэ. За энэ дээр манайхан миний дансан Samsung руу яваа орсон чинь нэг юм мөнгө харагдаад байна. Би мөнгийг авч болох уу? Энэ миний мөнгө мөн үү биш үү гэдэг зүйлүүдийг айгүй асууж байгаа. Хоёр дахь дөрөв үйл яах вэ гэхээр ерөн татрын буцаа олголтуудыг зарим гэрээний залуучуудаа яадаг вэ гэхээр миний цалингаас одоо шууд одоо 2 сарын баруун шууд цалингаас тэдэн зуун мянга аваачлаа хамт ажиллаж байсан залуучууд ч гэсэн тэмдгээс гарч ирсэн л та. Зарим нь болох тэр яадаг вэ гэхээр буцаагаад эргүүлээд бас нөгөө татрын зөрүүч чинь тийм байна гэж буцаагаад эргүүлээд орж ирдэг тийм үү. Энэ тохиолдолд яагаад ингэж ямар тохиолдолд одоо тий татрын буцаа олголт жилийн эцэст одоо тийм ээ буцааж эргүүлж аваад байгаа. Эсвэл буцааж эргүүлж төлөөд байгаа тий. Энийг нэг манай залуучууд хайж байна. Тийм одоо нэг маса олон залуучууд асуудаг нөө юммал чансан гэдэг шүү дээ. За энэ юу вэ гэдэг одоо фэйсбүүкээр чи жил болгоны 1-2 сар бүх юм болдог. Тэр болохоор нөгөө нөөтийн буцаалгалт тахгүй монголоор бол манайхан ч гэсэн нөгөө яг нэмэн өртгийн албан татвар төлсөн нөгөө ян сужингуудаа баримтуудаа зоглуулж байгаа татварын албанд мэдээлэх манайх ч гэсэн нөөтийн буцаалгалт өгдөг шүү дээ. Яг л тэр л яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг би цалин аваад цалингаасаа одоо зарцуулсан мөнгөнд одоо эмнэлгийн үйлчлэг авсан бол эмнэлгийн үйлчлэг аваад эмнэлгийн төлбөр төлөхөд тэрний нөөт. Тэгэхээр улстай холбоотой ерөнхийдөө ихэвчлэн нөөтөд төлсөн бол тэр 100% буцаалгалт өгдөг. За мөн одоо өөрснийхөө утасны дугаараар бүртгэл хийлгээд одоо нөгөө хянган мян суучин гэж аягүй хэлдэг тийм үү. Бэлэн мөнгөөр худалдаа хийсэн. Бэлэн мөнгөөр худалдаа хийсний нөөт нь болохоор өөрийнхөө утасны дугаар өөрийнх нь нэр дээр байгаа утасны дугаараа бүртгүүлээд хянган мян суучин авах уу гэж асуудаг шүү дээ. Хянган мян суучин бэрвэ яа уу гэж асуугаад нөө бэр амны дагийн утасныхаа дугаарыг бүртгүүлчих юм бол таны нөгөө бэлэн мөнгөөр худалдаа авалт хийсэн чинь татварын одоо хомтекс дээр ороод харангууд бүгд ингээ гараад ирдэг байхгүй. За тэрүүгээрээ нөгөө нөөт нь бодогдоод танд бэрвэ одоо нэмэн өртгийн албан дотор төлсөн байх юм бол тэрний чи одоо нэг төгрөг бол нэг төгрөг ингээд орно гэсэн үг байна шүү дээ. Тэр чинь бол одоо нөгөө ихэвчлэн компаниудын одоо нэгтлэнгүүд бодоод өгчдөг байхгүй юу. Тэгээ материалаа өгөөрэй гингүүт нь манайхаа одоо нөгөө онлайн хум такс, EPS гэх ингээд энэ сайтуудтай аягүй сайн ажил сурах хэрэгтэй. Хэл мэдэрч хамгуудыг заах юм нөгөө Монгол, Англи гэх юм зэрэг хэлнүүд төр байдаг шүү дээ. Тэрийгээ сонгоод ингээ байнгын одоо нөгөө ажлын бус цагаар тиймэрхүү сайтуудтай маш их холбоочих хэрэгтэй. За үнэхээр татварын энгийн нөгөө улс төлсөн татвар байдаг шүү дээ тийм үү? Цалингаасаа албан татвар төлсөн. За энэ татварууд бас буцаа олгохтой явагддаг. Энэ бол заавал тэр нэг аппликейшн хараадах шаардлагагүй. Ямар нэгэн хүнд мөнгө өгж янийг буцаа заах шаардлагагүй. Танд одоо Солонгосын нөгөө Kakao гэдэг юу аппликейшн байдаг шүү дээ тийм. Манайхан бол энийг аягүй сайн ашиглах хэрэгтэй. Ягаад тэгэхээр одоо нөгөө гадаадын харагдах болов ийм аппликейшн өгдөг шүү дээ тий. Тэгээ энэ аппликейшнд аягүй сайн ороод ингээ ашиглаж сурах юм бол төрийн бүх одоо байгууллагууд энд Kakao-оор аягүй мессеж явуулдаг байхгүй ингээ иргэдтэй. Тэнгүүд Kakao-оор шууд одоо танд тэдэн төгрөгийг буцаа олголт байна. Та дансаа бүртгүүл аваарай гэдэг байхгүй. Тэнгүүд ирсэн линкэн дээр нь дарж ороод өөрийнхөө дансны дугаарыг бүртгүүлээд данс руу чинь шууд автоматар 200 300 хэдэн буцаа олголж ороод ирнэ гэсэн. Энийг хүнд ямар нэг 10 20 өгөөд байгаа юм шаардлага байхгүй тийм. За баярлалаа. Тэгээд за одоо тэгвэл утсан дээр маш олон татварын буцаа олголтыг авахад мессежийг хараагүй байгаа. Харуулахыг хүсэж байгаа хүмүүс байх юм бол та бүхэндээ маш гоё мэдээд олгоё. Энэ юу вэ гэхээр за заягч дээр нь 3 сарын 16-нд та бүхэнтэйгээ тийм ээ. Ганцхан одоо нөгөө гэр ажилтдаг биш. Солонгосод хөдөлмөр эрхэлж байгаа. Нийс визтэй, идэлөө визтэй, оюутнууд, бизнес эрхлэгчид дээр нь визтэй визгүйгээд бүх хүмүүс зориулагдсан маш гоё одоо энэ визний чиглэлээр их одоо тийм ээ уулзалтыг хийх гэж байгаа. Тэгээ тийм учраас 3 сарын 16-нд та бүхнийг илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч энэхүү одоо тийм ээ өөрөө Солонгос улстай холбоотой хууль дүрм журмын мэдээллүүдийг өөрийн биеэр хурж ирээд танд яг ямар асуудал байгаа юм бэ? Би бол одоо ингээд нэг юм ил байгаа олон давтагдж байгаа асуултуудыг л асууж мэдээллүүдийг өгч байгаа шүү дээ. Хүн хүний дотор өөр одоо шилжих асуултууд ч байгаа хөдөлмөрийн одоо тийм ээ
зөрчигдөж байгаа дутуу мэдээллүүд хүртэл байгаа учраас түүнийгээ хурж ирээд авах нөхцөл боломжийг гаргаж өгч байгаа шүү. Тэгээ тийм учраас та бүхнийг хөдөлмөрийн харилцаатай холбоотой, хөдөлмөр эрхлэлтэй солонгосод хөдөлмөр эрхлэх явцад визтэй холбоотой болон хууль эрх зүйтэй холбоотой бүхий л мэдээлэл танд асууя, хинээс асуух вэ гэд хайгаад хариулт нь олдох байгаа бол 3 сарын 16-нд одоо тийм ээ манай уулзалтанд хурж ирээрэй. Та бүхнийг манай заагч 100% одоо тийм ээ хэрэгтэй асуултуудад хариулж консалтинг зөвлөгөөгөө төлбөргөө хийж болно. Тэгээд 3 сарын 16-нд илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэйгээр уулзцгаая. Баярлалаа.